сайн байцгаана уу? Одоо би агуудаа бэлтгэж гэж үзэж байна YouTube-дээр. За тийм. Одоо би агуудаа YouTube-д бэлтгэж гэж үзээд бэлтгэж авчихгүй. Тэгээд гадаа авчихсан. Гадаа. За тэгээд одоо өнөөдрийн бичлэг ороод одоо юу ярих вэ гэхээр математик файл заяа. Математик фашиза. Миний утасны нөгөө бичлэгийг нөгөө таймер амар нөгөө урдам 12 минут хэдэн секунд хийдэг болохоор би хурдан яаж явчихсан. За guys, одоо би энэ файл чинь за математик бол ерөөсөө хоорондоо ч учирдаггүй, хамт байх чаддаггүй. Ерөөсөө л нэг гэж таамаг бодож байгаа хэрэг. Тэр бол буруу. За яагаад гэвэл математикийн үсгсэнийг би танд хэлж өгөн заяа. За математикийг болохоор ингээд нэг илэр балдрын үед ингээд нэг ямар нэгэн хүн бэлээ би нэр мартчихъя. Ямар нэгэн хүн бэлээ ингээд математик үсгэжсэн бэлээ ингээд толгоон дээрээ явж ганц алимыг ингээд толгоон дээр унгаагаад математик үсгсэн гэж ярьд юм бэлээ. Илэр балдрын үед бүр амар илэр балдрчихсан. За тэгээд нэг хүн нэг ингээд ихтэй ах ингээд хэдтэй 30-тэй юу лээ хэдтэй ингээд нөгөө толгоон дээр алим гайсан байл да тэгсэн чинь ингээд математик үссэн заяа. Тэр алимнаас бол ингээд математик үссэн гэж болно. Тэр алим байхгүй байсан бол одоо математик үсэхгүй байсан. Математик гэдэг бол тийм ч амархан зүйл шүү. Одоо бид нар ингээд том ингээл бол дэшил явна шүү дээ. Тэнгүүд ингээд математик маань хүндрэлэнгүүд бид хийж гацсан математик дээрээ. За тэгээд тийм болохоор одоо тэр математик гэж яриад байгаа юм байна л да. Тэгээд математик бол ингээд нэг хэвтэр дээр тоонуудыг бичдэг юм гэж бод. Гэтэ тэр бол биш. Тэр шиг биш заяа. Тэгээ би нэг математикийн тухай ярьж мэдгүй байгаа болохоор одоо би яаж байгаа вэ хөөе. Ингээд нэг мэдгүй байгаа болохоор би ингээд суугаад байгаа байхгүй юу? Тань тэгээд жоохон юм тайлбарлая гэж бодоод. Тэгээд юу вэ? Тэгээд нөгөө математик чинь ингээд нөгөө аяахаа толгой дээр унгаагаад толгоон дээр алим унгаагаад үүссэн чинь тэр алим л байхгүйсэн бол бид ингээд одоо мөнгө тоодыг мэдгүй байсан. Тэгээд мөнгө юунаас үүссэн бэ гэхээр математикаас байхгүйсэн бол мөнгө яахгүй. Бид нар одоо математик мөнгө дээр байхгүй бол энэ бидний өмсөх хамаг бараа энэ дэлгүүр хувцс энэ тэгээд юу лээ бэш гэмэртэн бэхгүй байхаас тоглоомын тал байж чинь. Яагаад гэвэл мөнгө бол бүх юмыг хийж авсан заяа. Гэтэ хүнийг мөнгөөр хөдөлж авчихдаг. Гэтэ хайр сэтгэлийн мөнгөөр гэж би ойлгосон заяа. Тэгээд мөнгө бүх юм хөдөлж авсан. Гэтэ хайр сэтгэл хүнийг хөдөлж авчихдаггүй. Ягаад гэвэл ингээд одоо би жишээлбэл ингээд том болоод хүүхдтэй болоо гэж хэлсэн. Хүүхдээ тэжээж чадахгүй ингээд нөгөө яаж чадахгүй юу л өсгөж чадахгүй байлаа гэж бодоход ингээд би одоо яа заяа хүнд ингээд хүүхдээ мөнгөөрөө зарсан ингээд үнэтэй зарсан заяа. Тэнгүүд ингээд яаш тээ ингээд ерөөсөө хэцүү штэ ингээд нөгөө хөхүүл юм чинь тэгээд нөгөө юу лээ юу яаж чадахгүй заяа. Юу янз чадахгүй юу насаад унсан. Тийм болохоор хүнийг мөнгөөр хөдөлж авчихгүй л гэж би ойлгож байгаа байхгүй юу? Тийм болохоор л одоо бид мөнгө хүнийг хөдөлж авч болно. Гэтэ өөр хаагад хөдөлж авмааргүй байхгүй юу? Ус физик чинь ингээ бидний ингээ ингээд бас ингээ агаар чинь ингээд өөр мод чинь одоо ингээд ухаадаа штэ манай Монголд чинь юм бэ ингээд өөр усыг ингээд ухаад үзэх юм уу. Манай Монголд одоо өөрөө л ингээд байгаль орчин ингээд муухай хурдуулаад ингээд газар мал ухаад байгаа юм чинь яаж өөдөлхөвдөө сараа
Одоо энэ одоо байгууллага гэдэг барьчин гэж хамгийн ингээд манай монголчууд ягаа ичин заяа. Хамгийн ингээд ухаад ичин нууц гэд бидний агаар амсгалыг. За одоо тэгээд чинь ингээд би чи одоо математик баядаг шүү дээ. Өөр үсний тухай биш. Тэгээд guys тэгээд чинь одоо энэ математик байхгүйсэн бол мөнгө гэдэг байхгүй байхгүй юу? Ерөөсөө энэ мөнгө чинь математикээс гаралтай гэж үздэг байхгүй юу? Математик ингээд мөнгөийг үүсгэсэн гэж үздэг. Гэтэ яагаад гэвэл би ингэж боддог байхгүй юу? Мөнгө ингээд байхгүй бол бид нар байхгүй. Биш ингээд нөгөө гэл орох хувцдэл байхгүй. Заяа яагаад гэвэл математикаас л мөнгө үүссэн болохоор би тэгэж боддог юм. За яагаад гэвэл би одоо ингэж байгаа заяа математик ингээд яагаад гэвэл тоотоостэй ингээд тоо болгоноор л ингээд юм бичиж уншдаг штэ. Одоо ямар ч гэсэн би ямар самаагүй ингээд тоо уншиж гэж бодоход тэгдэж штэ. За тэгээд штэ. Ингээд гисараа нөгөө бичлэг дуслаа ёо. Тэгээд юу лээ? Ийм нөгөө математик одоо ч нэг алимнаас болж үссэн штэ. Нэг хүн математик ингээд зохиоцсон. Ёо тэгээд математикийн тоонууд бол дууссан шүү. Бараг хязгааргүй байдаг л гэж бодно. Триллион Queensland идэл мэдрэггээд тэрнээс бол зөндөө байгаа заяа. Трибометрис чинь бол цаашаа зөндөө мэдгүй тоонууд байгаа заяа. Сая биш. Трибометрис цаас зөндөө тоонууд байгаа. Триллион миллион Queensland гээд цаашаа ингээ өөр зөндөө их тоонууд байгаа заяа. Тэгээд ингээд математикаас өөр хичээл гэж байгаа шүү дээ. Монгол хэл ингээ нэг физик ингээд уран зохиол гэж байгаа. Тийм. Тэгээд математик чинь нэг алимнаас болж үссэн гэдэг байгаа шүү дээ. Нэг хүн толгоон дээр алим мангаагаад нэг математик үссэн гэж ярьдаг шүү дээ. Ингээд нэг алимнаас болж математик үссэн гэж болно заяа. Тэгээд математик авахгүй бол мөнгө л авахгүй гэж би боддог байгаа шүү дээ. Энэ мөнгө бол математикаас гаралтай гэж би боддیں۔ Хичээлүүдээ яхаар гээд мөнгө үйлчлэлтэй бодлого гэдэг яаж ч амар хэцүү. Тэрнээр ингээ мөнгөнүүд гэдэг байхгүй төгрөг мөрөг гээд амар ингээ 1 сая гээд байдаг байхгүй юу? Тэгэнгүүт би бодож чадахгүй агийн хөвгтсөн болгаад байж байгаа байхгүй юу? Тэгээ би хийж чадахгүй манай хөвгтүүд нэг 2-3 хөвгтүүд ухаад нөхгүй ингээс тэгээд гэтээ жаахтай манай хөвгтүүд бүдэрэл ухаантай л даа бүдэрээ хичээл за тэгээд нөгөө багш боддог байхгүй сумтай. Тэгээд ингээд өгөөл бүтэц бодлого сая төгрөг мөрөг гэдэг одоо илүү явна шүү дээ. Ингээ өгөөл бүтэц бодлого томрохсон мөнгөд явна шүү дээ. Тийм. Тэгэнгүүт л одоо тэгээд тэрэн дээр ингээ баахан мөнгөдөг болоод өгдөг шүү дээ. Тэгээд одоо манай саялуу орцсон байгаа телефон л байна. Тэгээд чинь сайн даа термометр байд гэдэг штэ. Термометр триллионы кваниалэр гэж байж би одоо кваниалэрийн дараа нөгөө юу лээ дараах тоог мэдхгүй заяа. Дараах тоодыг би кваниалэр байлгүй юу лээ тэр хүртэл тоог л мэдэн заяа. Триллион миллион. Гэтэ би тэр уншиж чадахгүй яагаад гэвэл амар их тоо болохоор би уншиж чадахгүй. Тэгээд математик бол нэг алимнаас болж үссэн чар хүмүүс ингээд тэр алимны тухай ярьдаг ч магадгүй яахгүй ч магадгүй за. Тэгээд өнөөдөр маань бичлэг дууслаа баяртай. Би ч математик дутуу ярьсан гэж магадгүй шүү за guys. Баяртай. Дараагийн бичлэг урагшаа.
түр баяртай.